Сайн бацхан уулсалд байна. U Academy шатрын 3 дугаар төвшний хичээл 5 тамирлаа. За 3 дугаар төвшнийхээ эхний хичээлээр хэдүүлээ гараа үтцэх юм. Гараа бөгөөд гарааг хэрхэн амжуулах вэ те хэрхэн гүйцээх вэ гэж. За шатрын тоглолт ерөнхийдөө бол 3 шат үеэс бүрддэг. Гараа, тэгээд дунд хэсэг, тэгээд сүүлийн хэсэг гэх юм уу. End game. За opening, англиар opening, тэгээд middle game, тэгээд end game гэдэг. 2 дугаар төвшний хичээл дээр хэдүүлээ хэрхэн алтан 3 алтан дүрэн баримталж гараагаа хийх вэ гэдгийг хэдүүлээ үздэгсэн. За тэгээд энэ хичээл дээр тэгвэл гарааг хэрхэн гүйцээх вэ те. Тоглолтын эхний хэсгийг яаж үр нүүдэх талаар үздэгэй. За энэ үргийг харъя. За энэ үрэг дээр ихэд өмнө дурдсан 3 алтан тэр дүрмийг баримтлаад ерөнхийдөө иймэрхүү байрлалд орсон байна. За цагаан талаас харъя л да тийм ээ. Цагаан талаас нэг морь нэг тэмээгээр гаргацсан итгэжүүлээ төгжүүлсэн байна те. За тэгээд бас голд төвд нэг хүүгээ байршуулсан байна. Тэгээд 3 дугаар хаах үлээ ноёно аюулгүй байдалд оруулах. Ноёны аюулгүй байдал бол 3 дугаар дүрм тийм ээ. За ингээд сэлгээд ингээд ерөнхийдөө бол буланд нуугаад ингээд аюулгүй болгож байгаа. Хар талаас болохоор мөн адилхан тус нэг бод итгэжүүлсэн байгаа. За тэгээд 2 хүү төв рүү орцсон байна те. Гэхдээ ноён сэлгээгүй байна. Тэгэхээр харын хувьд ноёно аль нэг тийшээ сэлгээд ерөнхийдөө аюулгүй байдалд оруулаад тэгээд ерөнхийдөө 3 алтан дүрмээ ерөнхийдөө бол амжилттай биелүүлсэн гэж ойлгож болохоор юм тийм ээ. За цагаан талаас болохоор нэг морь энэ тийм ээ. Тэгээ мөн энэ тэрэг итгэхгүй шүү дээ. Ханаас ч хөдлөөгүй байна, итгэжүүлээгүй байна. За мэдээж аль болох бүх дүрсүүдээ ашиглахыг л бодох хэрэгтэй. Жишээлбэл хөл бөмбөг те хөл бөмбөгийг багийнхаа тал хүнтэй тоглодгүй шүү дээ тийм ээ. Бүхэл бүтэн 11 хүнтэй тоглодог. Эсвэл яадаг чи дайм байлдаанд армийнхаа талыг аваад яваад нөгөө тал нь тэр казармда үлдэж амардгүй шүү дээ тий. Аль болох бүхэл хүчээл дайчилдаг. Бүх хүчээл шавхад гаргадаг. Тэрнтэй адил шатар дээр байгаа бүх хүчээл шавхаж ашиглах хэрэгтэй. Энэ 3 тийм ээ морь тэрэг 3 энэ буланд байгаад ямар ч нэмэргүй байна шүү дээ. Харин тэгсний оронд тоглолт руу оруулаад тэгээ нэмэр болж исэн тэр шүү дээ. Тийм биз дээ. Хар талаас болохоор за сэлээг байгаа юм чинь энэ тэрэг одоохондоо аль нэг тэрэг нэгэд тоглолтод орж ирээгүй шүү дээ. Цагаан талын энэ тэрэг болохоор сэлгэснээрээ ядаж энэ нээлттэй нээлтэж яах вэ? Төв рүү ойртож ирээд ерөнхийдөө тоглолтод оролцоход ерөнхийдөө бол ойртож байна. Хар талаас болохоор 3 бод оролцоог байна. За цагаан талаас мэдээж яаж эхний ээлжинд энэ баг бод гэж англиар хэлдэг minor piece. За piece гэдэг нь дүрсийг хэлж байгаа. За баг бод гэвэл энэ тэмээ морийг хэлж байгаа. За тэгээд энэ тэргүүд болохоор том бод эсвэл их бод гэх юм уу те major pieces. За бирс бас бодонд тооцогдож болно. За ямар тач энэ 2 баг бодоо идэвхжүүлэхийн тулд 2 нүдэл хэрэгтэй байна тийм ээ. За 3 нүдэл. Яагаад гэвэл энэ тэмээгээ гаргахын тулд аль нэг хүүг хөдлөх хэрэгтэй болов шүү дээ тийм ээ. За D2 дээрх хүүг л ерөнхийдөө бол хөдлөхсөн хамгийн ашигтай л да тийм мэдээж B2 гэхчүүл энэ тэмээ ийшээ хөдөлж чадна. Гэхдээ энэ тэмээ гол нь энд ирээд яах юм бэ тий? Харин D3 гэснээр энэ тэмээ ядаж ийшээ гарч иж болж байгаа байхгүй. За юу ч гэсэн цагааны хувьд 3 нүдэл хэрэгтэй байна тийм ээ. C3 гээд морио гараад идэвхжүүлчин. Тэгээд D3 гээд за D3 гэсний дараа энэ тэмээгээ гаргаж иж болж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол ингээм ямар 3 нүдэл шаардлагаж байгааз. За би сая цагааны нүдлүүдийг нэг дор хийчлээ. Гэхдээ мэдээж ээлжилт нүүштэй тий. Тэрийг мэдээж тайлбарлалтгүй мэдж байгаа.
Харын хувьд болохоор яаж одоо идэвхжүүлж болохоор байна. За, нэг ч гэсэн алтан дүрмээ 3 дүрмээ гүйцэх гэж оролдоо тийм ээ. За, сэлгэх хэрэгтэй. Одоо сэлгэхэд хамгийн ойрхон нь бол өөрийн тал руу байна тийм ноён. Бэрсийн тал руу сэлгэн гэхээр энэ хоёр замаас нь зайлах хэрэгтэй байгаа шүү тийм. За, тийм учраас морио идэвхжүүлээд F6 гэж идэвхжүүлснээр бас сэлгэх боломж нь олж байгаа. За нэг нүчлээ. За энэ тэмээ хаашаач ирд юм байгаа те. Ишээ G4 рүү ирж болно эсвэл E6 эсвэл D7. Аль нь ч хамаагүй. За ийш нүүлээ гэж бодъё. За эсвэл бүр морийн дараад бэрхтэн дараад те. G4 бол их гайгүй нүдл байна. За хоёр нүчлээ. Тэгээд сүүлийнх нь сэлгэн. 3 нүчлээ. За харын хувьд ч гэсэн ерөнхийдөө адилхан 3 нүгээд тэгээд ерөнхийдөө бол ихэнх одоо энэ баг бодуудаа идэвхжүүлчихлээ шүү дээ. За хүүнэр төв рүү ойрцсон байна. Нэг хүү төвд байна те. За сэлгэцэн байна. За тэгээд ерөнхийдөө аль тал нь хар цагаан хоёр тал алтан дүрмээ ерөнхийдөө амжилттай биелүүлчихлээ тийм ээ. За тэгээд ерөнхийдөө цаашдаа тоглоомондоо одоо яаж ирэх юм. Тоглоомондоо илүү ороход бэлэн байна. За бэрсний хувьд болохоор бэрсүүдийн хувьд аль нэг гоё буудал олох хэрэгтэй болно. За гэхдээ одоо ямар нэгэн гоё буудал олох хүртэл энэ байрандаа байж хаад их зүгээр гэдэг. Цагаан D1 дээр хар D8 дээр. Гол нь бэрс одоо хамгийн хүчтэй юм чинь те. Зүгээр л нэг ямар нэгэн хэрэгцээг нүүдэл хиймээргүй шүү дээ. Аль нэг тийшээ дараа нь дахиад нэг нүүлэх хэрэгтэй хэрэг гарч магадгүй шүү дээ. За яагаад одоо тэгж байгаа вэ гэхээр нүүдэл алдах гэдэг байгаа байхгүй юу? Нүүдэл одоо нэг тийшээ нүүлгчлэг тий жишээлбэл энэ бэрсээ C1 рүү нүүлгэжлээ гэж тий. Тэгсэн чинь буцаад D1 рүү нүх хэрэгтэй боллоо. Ингээд шал хэрэггүй хоёр нүүдэл алдчихж байгаа зү. За тэгэхээр эндээс та бүгд юу сайн ойлгох хэрэгтэй вэ гэхээр бүх дүрсээ айлуулах, итгэжүүлж сурах хэрэгтэй шүү. За маш чухал. Одоо сайн хүчтэй тоглогчид хүртэл ингээд өөрсдийн бодоо ингээд төдийлөн бас сайн итгэжүүлж чаддгүй яагаад ч юм байгаа. За тиймээс та бүгд ингээд бодуудаа айлуулах сайн байрлалд оруулж сураараа за чухал шүү. За ийхүү одоо энэ эдгээр бодуудаа итгэжүүлснээр за тэгээд бас сэлгээд тэгээд бас ганц хүү одоо энэ төв рүү оруулснаар ерөнхийдөө ингээ гарааг ингээ гүйцээж байгаа. Гарааг хизээ одоо гүйцсэн гэж тооцож болох вэ гэхээр за олон юм байгаа л да. Жишээлбэл нэг хүү ядаж төвд нэг хүү байвал за мөн дараа нь энэ бодууд эдгээр бодууд те ямар нэгэн хэрэгтэй буудал руу одоо нүүж идэвхжсэн байвал за одоогоор цагаан талаас за энэ тэмээх гайгүй байрал дээр энэ те шууд энэ хар ноён руу нэвт харж байна. За хар талаас болохоор энэ G4 дээрх хар тэмээ их гайгүй байрал дээр байна шүү дээ те энэ дартсан байна. За тэгээд эдгээр бодууч гэсэн ерөөхдөө ямар нэгэн байдлаар итгэвчээд за одоохондоо тим ч одоо итгэвтэй хүчтэй байрал биш ч гэсэн ядаж гараад ирсэн байна те энэ гэрээсээ гэх юм одоо те аль болох ингээд төвийн байрал руу ороод ирсэн байвал их зүгээр шүү. За төвийн байрлал. За тэгээд дараа нь ноён сэлгэсэн байвал ноёноо аль нэг тийшээ сэлгэсэн байвал бас гараа ерөнхийдөө гүйцэхэд ойрхон байна. За тэгээд бас бэрсүүд ямар нэгэн байрал дээр гой байрал дээр байх хэрэгтэй. Маш ашигтай хэрэгтэй байрал ч юм уу те. За одоохондоо яг хөө бэрс төр хэлсэн бэрсүүд нь байгаа газараа байхад зүгээр байдаг. За гэхдээ одоо шибэл за энэ тэмээ за E3 гэнүүсэн гэж бодъё. За дараа нь бэрс ингээд D2 тий ерөнхийдөө нэг муугүй байрлал. За тэгээ сүүлд нь энэ тэргүүд холбогдсон байгаа хоорондоо холбогдсон гэдэг нь ерөнхийдөө бие биенийг хамгаалсан, бие биенийгээ дэмжсэн гэсэн үг та. Гэж нэг шууманд
ямар нэгэн дунд саад байхгүйгээр ингэж холбогдсон гин. За мөн одоо ийм байдлаар холбогдсон байвал бас гарааг их гайгүй хийсэн байна гэж хэлж болно. За бирсийг сая буцаага тавьчих. Ерөнхийдөө бол энэ дүрсүүдэд итгэжүүлж ингэж хөгжүүлэхэд хэдэн нүүдэл хэрэгтэй байна гэдгийг тоолж чадна шүү дээ. Саяны миний тоолсон шиг морь гарч ирсэн нэг нүүдэл. За тэмээг гаргахын тулд энэ хүүг урагшаа түлхсэн дэг ургуулуу. Тэгээд тэрний хаажуугаар энэ и дүр дээрх хүүгээ бас дэмжиж байгаа тий. За 2 нүүдэл болсон. Тэгээд 3-т нь тэмээ. За ингээд ийм байдлаар тоолсон шүү дээ, тийм ээ. За тэгж тоолж чадж байгаа юм чинь эсрэг талынхаа нүүдлийг бас тоолж чадна гэсэн үг шүү дээ. Тэгээд эсрэг талын нүүдэл, манай нүүдэл тий аль нь бага байна? Тий аль нь илүү бага хугацаа орохоор байна. Тэгээд тэрнээс цаашаа юу тооцоолж болох вэ? Илүү цаг хугацаа байгаа шүү дээ, тий илүү темптэй байгаа шүү дээ. Темп гэдэг нь ерөнхийдөө цаг хугацаа цаг л гэсэн үг л дээ. За тэгээд тэр илүү хугацааг яаж ашиглаж болох вэ ашигтайгаар? Мэдээж довтлохоо их гэж ашиглана шүү дээ. Одоо нэг нүүдэл хожигдсон гэсэн үг шүү дээ, тийм ээ. Илүү хугацаатай байна гэдэг чинь илүү одоо давших боломж буюу одоо нүүдэл цаг хугацаатай байна гэж ойлгож байна. За одоо хараа гараан дээр гардаг нэлээд түгээмэл тохиолддог одоо алдаанууд гэх юм уу эсвэл дутагдлууд хэдүүл харцгаая. За энэ өрг дээр ерөнхийдөө бол энэ тоглолтын дээр иймэрхүү байдалд одоо орсон байна. Цагаан тал 2 бодоо идэвхжүүлсэн, 3 хар тал болохоор бүх бодоо идэвхжүүлсэн. За нэгдүгээрт ямар алдаа вэ гэхээр энэ хөгжүүлсэн буюу энэ идэвхжүүлсэн гаргаад ирсэн энэ бодуудаа солилцох. Солилцсон гэж юу гэж байгаа юм те? Айлын бодыг идлээ эргүүлээд идэвхлээ гэсэн үг шүү дээ. За гэхдээ энэ тохиолдолд цагааны хувьд энэ одоо идэвхжсэн энэ гайгүй байранд орсон энэ 2 бодоо солилцох нь ашиггүй. Ерөнхийдөө нэг хэсний алдаа болно. За ягаад цагааны хувьд солилцох хэрэггүй вэ гэдгийг тэл харцгаая. За жишээлбэл цагаан морь F6 гэдэг идэвхжлээ гэж бодъё. За эргүүлээд идэнэ. За тэгээд 2 дахь одоо хөгжүүлсэн дүрсээрээ эргүүлээд тэмээг идэвхжлээ. За тэгээд бирс идэвхжлээ. За ингээд солилцож байгаа шүү дээ. Нэг морь, нэг тэмээ, айлын нэг морь, нэг тэмээг гэд идээд солилцчихлоо. За гэхдээ ямар ч үр дүнд хүрсэнгүй шүү дээ, тэ. Одоо хөлгөөс 4 дүрсэл одоо ангижруул 4 дүрснээс ангижирч амжууллаа гэхээс дөнгөлөө гэхээс юм амжуулж чадсангүй. За 2 дугаарт энэ цагаан хар дүрсүүд идэвхжсэн байгаа тийм ээ. За энэ баг 2 бодоо ингээд идэвхжүүлсэн. Тэгээд одоо ноёно айлгүй байдалд оруулахад нэг л нүүдэл дутуу байна тийм. Аль нэг тийм шиг. За цагааны хувьд болохоор одоо хүртэл идэвхжээгүй 2 бод байна. Тэгээд одоо солилцсноороо тэг ямар ч юм амжуулсан шүү дээ тийм ээ. За тэгээд энэ 2 бодоо гаргахын тулд 2 нүүдэл хэрэгтэй болно тийм ээ мэдээж ганцаараа ийшээ орно эсвэл гэж угаасаа ийшээ орно. Тэгээд морь болохоор нэг л орно тийм ээ. За тэрний дараа мэдээж ноёны айл нэг тийшээ сэлэх хэрэгтэй болно. Хэдэн нүүдэл болж байна? 3 нүүдэл болж байгааз. Хар нэг нүүдэл хэрэгтэй байсан бол цагаан ерөнхийдөө ижил хэмжээний төвшөнд очихын тулд 3 нүүдэл хэрэг болж байгаа шүү дээ. За тэгээд харын хувьд ерөнхийдөө 2 нүүдлийн урд гарцсан явж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр 2 тэр нүүдлээ илүү нүүдлээ одоо юунд ашиглах вэ? Мэдээж ашигтайгаар одоо довтлохоо ямар нэгэн довтлохоо өрнүүлэх гэж ашиглах хэрэгтэй болно, тий. Ашиглуулах зүгээр. За одоо харин нэг гараа харцгаая. За энэ нэлээ бас төхөөрөмөл тохиолддог солилцоо байгаа. Одоо гараан дээрх тохиолддог солилцоо. За И4. За энэ бол гарцаагүй одоо хамгийн алдартай гараудын нэг нь. F3 морь F3. За эсэртлээ морь C6. Тэмээ C4. Хар тэмээ C5. За тэгээд одоо цагаан тал ерөнхийдөө 2-ыг идэвхжүүлчлээ. Нэг хүү голд хийчлээ. Одоо сэлгэхэд дутуу байна те. За сэлгий. За тэрний дараа харч гэсэн юугаар дутах вэ те? F6.
За F6 тэгээ сэлгэхэд ерөнхийдөө бэлэн байна. Тэгсэн чинь цагаан нэг юм оролдъё гэж бодоод G5 руу нүүчихжээ. За G5 гэхдээ ерөнхийдөө энэ F7-од ирэх хүүг онлоод байна шүү дээ, тий. Аль болох сул идэхийг хичээх гэдэг шүү дээ. Тийм биз дээ. Яагаад гэвэл ганц хамгаалттай тэгээ 2 удаа дайруулсан байгаа учраас 2 удаа давталханд орцсон байгаа учраас. Гэхдээ цагаан харын хувьд ямар ч санаа зовхон байхгүй сэлгээд болоо. За тэгсэн чинь сэлгэлээ хамаагүй би идчихье гэж цагаантай F7 дээр хүүг нэчлээ. Тэгээд эргүүлээд тэргээр идлээ. Тэр тэргийн тэмээгээр ээжлээ. За тэгээд эргүүлээд мэдээж хар яаж зүгээр авах вэ? F7 дээр эргүүлээд идэнэ. За энэ дээр сая тав тоолсноо. Ерөнхийдөө бол үнэлгээний хувьд бол яг тэнцүү боллоо шүү дээ. Нэг морь, нэг тэмээгээ идүүлсэн хасах 6 оноо тий. Гэхдээ нөгөө талд нь айлын нэг хүү бөгөөд нэг тэргийг идсэн. Адилхан 6 оноо. Тэрэг чинь 5, хүү чинь 1 оноо тийм ээ. За тэрний хувьд бол ерөнхийдөө тэнцүү байгаас тий. Гэхдээ хар одоо энэ 3 идэвхтэй дүрстэй байгаас тий. Идэвхжүүлсэн дүрстэй. За тэгээд цагаан одоо ингээд идэвхжүүлсэн дүрсүүдээ ингээд солилцоод ямар ч үр дүн төрсөнгүй шүү дээ. Цаг алдчихж байгаа байхгүй. Цаг хугацаа алдчихж байгаа байхгүй. Темп алдчихж байгаа. Тэрнээс гадна хар одоо энэ И дөрөв дээрх хүүрүүд довтолж шүү дээ, тийм. Ерөнхийдөө бол одоо давуу талыг гартаа авчлаа. Хар тал. Цагааны хувьд сая бол ингээд солилцоод ямар ч үр дүн төрсөнгөө. Тэгэхээр тоглогчдаа, сурагчдаа саний байдлаар ингээд солилцох талаар бодож байгаа бол эхлээд надад ашигтай байна уу гэдэг эхлээд бодороо. За дараагийн алдаа бол бодуудаа хөгжүүлэхээс өмнө, идэвхжүүлэхээс өмнө энэ хүүнүүдээр дэндүү их тоглолцсон байгаа нь. Энэ бас алдаа шүү. За ягаад гэвэл энэ хүүнүүд чинь ямар нэгэн одоо холын цар хүрээтэй биш учраас. За одоо энэ цагааныг харъя л да тий. Цагаан мэдээж энэ 4 хүүний нүдл хийсэн байна. За тэгээд одоо 2 бодоо идэвхжүүлсэн хар тал болохоор 3 бодоо гаргацсан байгаа. За одоо ноён сэлэх дутуу байна тий. Ноён сэлэх дутуугаас гадна бас 2 баг бодно хаш өтөх хөдлөөг байна. Цагаан тал одоо энэ ноёны тал руугаа сэлэх нь бас тийм ч сайн шийдвэр биш. Ягаад гэвэл энэ байрлалаа нэгээд хайцсан байгаа учраас. Ерөнхийдөө хаалттай хамгаалттай дэлгээ хийцэн байхгүй юу? Дэлгэцсэн болохоор тэгэхээр ноён тал руугаа сэлэх нь их зүйтэй биш болов. Харин биш тал руугаа бүх юм бат бөх байгаа тал руугаа сэлэхэд зүгээр ах. За тэгэхээр ийшээгээ сэлгий гэж бодъё бэрс руугаа. Тэгэхээр сэлгэхийн тулд 3 одоо дүрс замаас нь холдох хэрэгтэй байна тийм ээ. За 1 2 3 тэгээд эцэст нь сэлгэн. Тэгээд 4 нүдл болчихлоо шүү дээ тий. За 4 нүдл. Хар талд болохоор хэд байна? Хар талд нэг нүгээс сэлгэж болохоор юм тийм ээ. За сэлгэх нь бол тэндээ мэдээж энэ тэмээ гаргахад хаа нэгэн тийшээ гаргаж идэвхжүүлэх хэрэгтэй болно тий. Тэгэхээр 2 нүдл. За цагаан 4 нүүжиж одоо гараагаа нэгэсний гүйцээх болно. Харин хар 2 нүүжиж. За тэгээд 2 нүдлийн урд биш үү тийм ээ хар. Одоо энэ цагаан тал хүүнүүдээ ингэж нүүснээр одоо цаг алдсан, нүүдэл алдсан байгаа зү. За тэгээд тэр хоцсон илүү хугацаагаа хар юунд ашиглах хэрэгтэй вэ? Мэдээж довтлоход өөр юунд ашиглах вэ тий? Довтлох нь хамгийн зүйтэй шийдвэр байх болно шүү. За дараагийн төгөөмөл тохиолддог алдаудын нэг бол бэрсээ дэндүү эрт гаргаж ирэх. Бэрсээ дэндүү эрт одоо тоглолтод оролцуулах. Цаг нь болоог байхад одоо аль нэг тийш төв рүү орж ирэх хөлөөрөө те. За жишээлбэл энэ шаарэ. За C3 E5 F3 мөр F3.
хар морь C6 D4 D4 дээр идлээ. Морь идлээ. За мэдээж хар ингээд идчих болно те. Тэгээ бэрс эргүүлээд идэнэ. Гэхдээ хар идэхгүйгээр зүгээр одоо саяных шиг ингээд солилцох юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй шүү дээ тийм ээ. Тэгээд идэвхжүүлсэн дүрс байхгүй хар дуусах гэдэг шүү тийм ээ. За харин тэхгүйгээр хар бэрсээ F6 руу гараад ирсэн байлаа гэж бодъё. Ямар зорилготой гараад ирсэн бэ гэхээр ийшээ дарих гэдэг байхгүй юу? Бодоо хөллөж нэг ганц хамгаалуулсан энэ морилоо дайрч байгаа ухааны юм байх. За тэрнээс гадна энэ морийг цагаан морь хар морийг идчихлээ гэх тохиолдолд аль нэг хүүгээрээ заавал идэж давхардуулах хэрэггүй харин бэрсээр идэж болно. За гэхдээ харын хувьд энэ нэг сайн үйл байсангүй. Яагаад гэвэл за нэгдүгээрт бэрсээ гараад ирснээр бэрс чинь хамгийн хүчтэй бөгөөд хамгийн баг үнцэнтэй ноёноос гадна хамгийн үнцэнтэй дүрс шүү дээ тийм ээ. За тийм учраас ингэж гараад ирснээр ерөнхийдөө дайралтанд хүртүүлэх боломж гаргаад өгч байгаа байхгүй юу? Өртөмтгий болгочихж байгаа. Тэрнээс гадна C7 дээрх хүү одоо хамгаалтгүй оцорчлоо. За тэгэхээр энийг ашиглаж цагаан ямар нэгэн нүүдэл хийн. За мэдээж одоо энэ морио хамгаалах хэрэгтэй болно. Хүүгээ түлхээд хамгаалж болно, эсвэл энэ тэмээ гаргаж ирээд хамгаалж болно тий. Тэгэхгүй ийм нэг нүүдэл байна. За B5 руу D дээрх морийг хөдөлгөнө. За энэ хоёр морь хоёулаа B5 руу нүүх боломжтой байгаасаа тийм ээ. Тэгэхээр нөө тэмдэглэгийн дээр тавд ялгаж өгөх хэрэгтэй шүү. N D5 B5 ND B5 гэж тэмдэглэн шүү дээ тийм ээ. D дээр байгаа морь B5 руу нүүлээ гэж. За ингэж нүүсээр ямар зорилготой байна. Энэ C7 дээрх ерөнхийдөө хөөлөө хараад байгаа хгүй дайрч байгаа. За энэ хүүг идснээрээ бас давхар давтлах байж байгаа. Атсан шалаа. За тийм учраас одоо хар ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй болно. Ганц боломжийн арга хэмжээ нь бэрсээ буцаад D8 руу. Бэрс буцаад D8 руу. За тэгээд бэрс F6 гэж гарч ирсэн буцаад D8 руу ухарсан. Тэг ямар ч ашиггүй нүүдэл болчихж байгаа. Тэг буцах бейс юм бол яг гэж гарч ирсэн юм байна тийм ээ. За гэхдээ D8 гэснээрээ ихэд нэх дээртэхгүй. За ягаад гэвэл ийм нүүдэл байгаа цагааны хувьд. Тийм ээ. F4. За тэгээд одоо энэ ганц хамгаалттай C7 дээрх хүүрөө одоо харж штэ тийм ээ. За бод хөллөөд идэн штэ тийм ээ. Тэр санаж байна тавд. За тэгсэн чи хар. За тэгэх юм бол би энэ тэмээгийнхэн замыг хаагаа ичээ. Тэ? За тэглэж гисэн цагаан бол тэгэх юм бол би D5 гэл нүчий гэд. За одоо харин жинхнээсээ одоо ямар ч гарцгүй болчихлоо хар. Одоо энэ хүүг ямар нэгэн байдлаар хамгаалах аргагүй болчихлоо шүү дээ тий. Хоёр удаа хамгаалах боломжгүй болчихлоо тий. Хоёр удаа дайралтанд өртсөн байна. Гэвч нэг удаа хамгаалуулсан. За энэ тэрийг одоо хаашаач нүгэд хамгаалж чадахгүй. Энэ хүү өөрөө хаа нэгэн тийшээ бас нүүж чадахгүй. Ягаад гэвэл морин хаацсан байгаа учраас эцсийн эцэст ингэж нүүснээрээ одоо энэ хүүг ингээд үнгүй иднэ. Цагаан тал. За бас та бүгд бас арай өөр юм бодож ирсэн байж магадгүй тий. За жишээлбэл за ийм байралтай байсан шүү дээ. За морь адилхан B5 руу нүүн. За тэгвэл бэрсээ хөдлөхгүйгээр ноёнороо хамгааллаа гэж үтэй тий. За энэ айгүй асуулт талууд айгүй их байна. Ингэж ноёнороо нүүж хамгаалсан. Нэгдүгээрт ноёно хөдлөгчлөө. Ноёнороо хөдлөгснөө гэдэг чинь сэлэхгүйгээр нүүн гэдэг чинь сэлэх боломжоо алдчихлаа гэсэн үг. Хайл нэг тийшээ. За хоёрдугаарт ийм дутагдал байсан. За ноёнороо хамгааллаа гэж бодъё. Морь C7 дээр идэнэ. За энэ ягаад одоо морио золиослч уу те хүүнээс өгчөө гэд бодож иж магадгүй ийм учраас. За эргүүлээд мэдээж за морьч C7-оор идээд мэдээж энэ тэрийг идэ гэж штэ тийм ээ. За
За мэдээж тэргээ ингээд цухтаалгаж болно. Тэгвэл морь буцаага түрээд ирж болно тийм ээ. За тэгээ нэг хүний илүүтэй цагаан. За гэхдээ хар үгүй ээ би эргүүлээд идэнэ гэж бодъё. За мэдээж одоо эргүүлэл бодохыг л бодно шүү дээ тий. За гэхдээ гол нь ийм уран нүүдэл байсан цагааны хувьд D5 морь D5 ямар нүүдэл вэ? Шалаад тэгээ мөн давхар давтлага хийж байгаа шүү дээ тий. Атсан шалаа хийсэн. Бирс 82 дээр. За энэ бол харын хувьд одоо тун муу болчлоо. Байдал бол тун хүнд болчлоо тий. За бирсээ алдна гэдэг чинь тэгэл тоглолтын дурш одоо давуу талаа алдсан. Сул тоглоно гэсэн үг тий. Ерөнхийдөө бол хожигдсноос нэг өөрцгөө. Яг хоо зарим хүмүүс бас аваад гарчдаг л байх. Гэхдээ энэ дээр бол бирсээ алдсан гэдэг чинь одоо хожигдтоос өөрцгөө болцсон. За өөр жишээ харъя. За E4 морь C6. За уучлаарай морь C6 хүү C6. За дараа нь морь F3 тэгээд D5. За ерөнхийдөө бол энэ хүү гэдээ гэсэн зорилготойгоор. За гэхдээ тэрнээс гадна бас хүүг энэ хүүнд идүүлэх гэсэн зорилготой. Яагаад гэвэл эргүүлээд идээд энэ төвийн хоёр хүүтэйгээ үлдэх гээд байгаа байхгүй хар. За нүүчлээ. За тэрний дараа E5 идэхгүй гэдэг. За татгалцсан шүү дээ идэхээс. За тэрний дараа F5. Тэмээ F5 дараа нь морь H6. Энэ тэмээг л хөөх зорилготойгоор. За тэрний дараа D7 бирс D7 энэ тэргээ тэмээгээ хамгаалж байна. За идчихлээ. Идлээ. Тэгээ бирс мэдээж эргүүлээд идэнэ. За тэрний дараа цагаан D4 хар E6. Тэгээд одоо ямар нүүдэл нүүл цагааны хувьд маш ашигтай байхаар байна. Заалсноо. Тэмээ D3. За ингэснээрээ юу болчихв? Энэ бирсийг гарцгүй болгочлоо шүү дээ тий. Харъя л да. Энэ тэмээ энэ ташуу дагуу харж байна. C дээрх тэмээ энэ ташуу дагуу харж байна. Бирс энэ ташуу шугам дагуу харж байна тий. За тэгээд энэ хүү энэ ташуу руу харж байна. За тийм учраас хар бирсийн хувьд одоо зүхтах гарцгүй болцсон байгаа даа тий. Тэгээд энэ бирсийг ингээд түгжээд бирсийг идэхээр болчихж байгаа байхгүй. Хар одоо ингээд өөрийнхөө бирсийг түгжээ ачиж байгаа. Барын яманд гэх юм уу да тий. Барын яманд түгжээ тэгээд эцсийд нь бирсээ алдах хэрэг гарна. За ийм хор уршигтай байгаа. Бирсээ одоо цаг нь болохоос нь өмнө гарч ирэх нь. За мэдээж за харцгаа юу гэсэн. За эдгээр буудлууд одоо бирсийн хувьд хортой байна тий. За бирсийн одоо нүүж болох буудлуудыг би харуулж байна. За ийшээ мэдээж нүүж болохгүй, чадахгүй. За ийшээ нөх боломжтой юм тийм ээ бирс. Идэн гэхдээ идлээгээд эргүүлээд идүүлчихнэ. За альч хаашаач нүүсэн идүүлэхэр байгааз бирс тэмээ ийшээ харцсан байна. Энэ хүү ийшээ харцсан байна. Энэ тэмээ ийшээ харцсан байна. Бирс мөн цагаан бирс ийшээ харцсан байна. За тэгээд хар бирс ийшээ нүүлээ гэхэд хүүд идүүлнэ. За тун бас хэцүү байдал орцсон хар. За дараагийн жишээ харъя. E4 E5 морь C3 морь F6 C4 тэмээ C4. За тэгээ морь идчихлээ. За яагаад идчихв гэж бодож магадгүй те. За тэгвэл яагаад одоо хүүнээс өгчөө гэж бодож магадгүй. За одоо харцгаа яагаад гэсэн. За мэдээж эргүүлээд морь идэнэ. Одоо илүүтэй болчихлоо шүү дээ те. Нэг морийн. За гэхдээ айгу бол хар ийм бодож ирсэн байж магадгүй. Эцснийхэн дараа D5 гээд хацсан шалаа хийгээд. Уучлаарай хацсан шалаа давхар давталгаа хийгээд. Бирсийн хамгаалттай тэгээд давхар давталгаа.
За ингээд D5 гээд нүүсэн чинь аргашаага татлаа. Тэмээг аргашаа татлаа. Тэмээгээ одоо ил үнцэнтэй гэж бодсон юм байлгүй. За тэгэнгүүт нь эдэн. За бирс H5. За цагааны хувьд сая ашгууд нэг морин илүүтэй гэж бодсон чинь одоо хар ийм бодсон байсан байгаа байхгүй юу? За нэг хүү идсэн тэгээд бас нэг юу идсэн шүү дээ тийм ээ. Нэг морь идсэн. За цагаан тэгээд H бэрсээ гаргаад ирчихжээ. H5. Ягаад гэвэл энэ E5 дээрх хүү гэдэг гээд байгаа байхгүй юу? За тэрнээс гадна энэ F7 дээр мад тавих гээд байгаа. Тийм байгаас мад тавих гээд ерөнхийдөө нэгэсний 2 давталгаа давхар давталгаа хийсэн байгаа. Гэхдээ харын хувьд асуудалгүй E7 бирс E7 гэж хамгаалчихна. Бирс E7. За одоо тэгээд цагаан төлөвлөж исэн юм тэгээд нурцсан. Уг нь бол ийм бодолтой байсан байхгүй юу? Маднаас хамгаалаад хар G6-ыг нүүчээсэ гэж хүсэжсэн баг. За тэгэх юм бол E5 дээр идээд бас давхар давталгаа хийж байгаа. Тийм байгааз шална. За яаж шалсан, яаж хамгаалсан одоо хамаагүй. Бэрсээр хамгаалаа гэхэд цагаан бэрс тэргийг аваа авчна. За тэмээгээр хамгаалаа гэхэд мөн адил үр дүн айлгаагүй. За уг нь бол тиймэрхүү нүдл хийчээсэ гэж бодож исэн баг. Гэхдээ за бас нэг та хувьд зөвлөгөө өгөхөд ерөөсөө эсрэг тоглогчоо алдаа хийнэ гэж ерөөсөө тэрэн дээр найдаж болохгүй шүү. За тэгж найдах нь огт дэмий. Зүгээр л тоглолтын иргэшэлийг өөрийн гартаа өөрөө л удирдах хэрэгтэй. Ямар нэгэн айлын алдаан дээр дөрөөлж, ямар нэгэн тийм байдлаар ашиг хонжоо хожно гэвэл одоо бүтэхгүй л ах. Тэг. Ерөнхийдөө дээд төвшин рүү ороод ирэхээр ерөнхийдөө алдаанууд уламж багуулаад эхэлнэ. Тэгэхээр яг хөө мэдээж анхлал нь сурагчд те алдаа малдаа гаргаж магадгүй. Гэхдээ цаашдаа одоо шатартаа уламж сайн болъё гэвэл тим юм дээр одоо найдаж тоглолтоо хождог баймиргүй байгаамаа. За цагаан одоо нүүх хэрэгтэй болно те. За мэдээж E7 дээргээд хамгаалцсан. Цагаан одоо яаж нүүх юм байгаа те. За морио гаргаж ирэх гэж дод. F3 руу гаргаж ирж чадхаа болцсон шүү дээ те. Тийм учраас E2 гэж гаргаж ирж байгаа. За тэгээд одоо харин хартал сөрөг довтлохоо хийж counter attack бэрсийн хөөж байна. За ингэж хөөснөөрөө яаж вэ? Цагааныг хэцүү байдалд оруулчлаа шүү дээ. За цагаан энэ морио энэ E2 руу авчирснаар энэ бэрснийхаа орох орцыг хаагаад өгсөн байгаа зү. За бэрс одоо нүүхгүй бол эдүүлэх нь шүү дээ те. Гэвч хаашаач нүүсэн мууч хэрэггүй газар руу нүүх гэдэг байгааз. За яг гэвэл харъя л да те. За бэрс цагаан бэрсийг нүүж болох буудлуудыг харъя. За эдгээр буудлууд байна те. Гэвч эдгээр буудлууд бүгдээрээ айлын давталхоонд өртсөн байгаа зү те. Тэ энэ тэмээ энэ ташуу харцсан байна. Энэ H6 руу харж болохгүй. Ягаад гэвэл энэ тэмээ ийшээ давталцсан байгаа учраас. За хар бэрс ийшээ харцсан байна. За тэгээ мэдээж энэ F3 руу зогтож болохгүй. Ягаад гэвэл хүүний аманд орчихно. За бас нэг бэрсээ гаргаж болохгүй юм бас нэг жишээ. Эрт гаргаж ирж болохгүй нэг одоо гашуухан одоо юу гэх гашуухан одоо хичээл гэх юм уу те. Харын хувьд одоо цагааны хувьд маш хэцүү болчихлоо. За дараагийн алдаа бол шалах боломжтой шалах. За хүүхдүүд ялангуяа шалах айгуу дуртай байдаг. Эсрэг талын ноёнд энийг шаглах. За тэр нь бас яг хуу ихэнхдээ заримдаа зөвч гисэн бас ижил хэмжээний тохиолдол бас буруу байдаг. Энэ шиг харъя. E4, E5, F3, D6 гэдэг Филидорын хамгаалт. За энэний дараа цагаан тэмээгээ B5 руу нүүлгэж шалах ийм байдал тохиолдол бол нэлээд их тохиолддог. За гэхдээ ингэж нүүснээр за шалах боломжтой байлаа гэх те.
шалах нь аюу гоё үдэг ч юм уу яалдаг чи шалцдаг аа. За тэглээгээд ямар ч ашиг төрсөнгөө харин ч бүр эсрэг талаараа хартаал C6 гэдээ хамгаалж шít. За одоо энэ тэмээгээ татах хэрэгтэй болно. Хаана нэгдэж хамгаалах хэрэгтэй болно. За тэгээд тэмээгээ нүүчлээ. Тэгээ буцаагаал өөр нэг тийш нүүчлээ. Эсвэл ийшээ ч юм уу. Ийш ч юм уу те. За ингээд нүүдэл алдчихж байгаа сте. За энийг юу гэж хэлдэг вэ гэхээр түрүүн бас тайлбарж ирсэн темп алдсан. Темп гэдэг чинь цаг хугацаа гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө нэг ёсондоо цаг хугацаа алдчихж байгаа. Нүүдэл алдчихж байгаа. Шатар гэдэг тоглоомонд цаг хугацаа гэдэг бол маш үнцэнтэй зүйл шүү. За энэ дээр болохоор нэг юм болох юм. A4-гээ татлаа гэхэд B5 гэд удаасан дараад явчихсан. Тэгэл мөн адил энэ тэмээгээр одоо 3 дараалаад нүүчиж байгаа тий. Нэг дүрсээр ингэж нэгээс илүү удаа за ядаж 2-оос баг гэдэг 2-оос илүү удаа шууд дараалаад нүүнэ гэдэг бол нэг сайн зүйл биш. За тэгээд хамгаалах хэрэгтэй болно. За өөр нэг жишээ харъя. E4 F6 эдий гэж гарч ирсэн байна те. За тэгсэн чинь E5 гэд би тэгвэл өөдөөсч эдий гэд. Нэгсний хамгаалаад тэгээд бас сөрөг товтлохоо хийж байна. За хар нүүн. За хар одоо морио эргүүлээд татах нь бол одоо инээтэй нөтлөө шүү дээ те. Яах гэж тэгвэл гарч ирсэн юм биш тийм үү. За тийм учраас арай өөр нүүдэл хийх гэж оролцсон гэж бодъё. D5 жишээлбэл. За цагаан E4 хар E6 тэгээ энэ тэмээнийхээ гарцыг нээж өгч байгаа. За E6 гэсэн дараа C4-гээд энэ морилуун товтолж байна. За хар тэмээ B4-лээрээ шалж байна. За энэ дээр одоо зүгээр шалж болж байгаа учраас шалж явах шиг байна, тийм ээ. За тэрнээс гадна энэ морио авч үлдэх зорилготойгоор, морио цухтаалах зорилготойгоор бас энэ темп хожно гэсэн зорилготойгоор айгүй бол бас юу тэмээгээ иш авчиж магадгүй. За энэ дээр хэд хэдэн нүүдэл байгаа. Хэрвээ тэмээгээрээ D2 гээд хаачих юм бол тэмээ идлээ. За тэгээд цагаан тал яаж чиж болно те. За тэгэхээр ноёноороо мэдээж идэхгүй байхаа хичээх хэрэгтэй. Тэгэхээр бирс эсвэл мориороо идэж болно. За эргүүлээд идлээ гэхэд энэ морио аваад өөр нэг тийш аваад цухтаалгасч болж байгаа. За тэгэхээр хар ингээд аюулаас малтарчиж байгаа байхгүй нэг асны. За харин цагааны хувьд сая ингээд шалангуут нь тэмээг буцаага тавьчих. Шалангуут нь ийм нэг нүдлээсэн. Энэ бас олоход бас төдийлөн бас амаргүй байсан байж магадгүй. Бас тийм ч мэдээж юм биш байж магадгүй. Ноёно E2 сонирн багаз. Ноёны E2 шалаанаас гарч байгаа ухааны багхгүй. За одоо харин жихнээс энэ морио хамгаалах хэрэгтэй болно шүү дээ. Хаа нэг тийшээ. За хаашаа нүүж болохоор байна. За F6 руу нүүж болохгүй. F4 рүү бас нүүж болохгүй. Яг л дандаа идүүлчих шүү дээ тийм ээ. За тэгээд E3 руу бас нүгөөд хэрэггүй. C3 руу нүгөөд хэрэггүй. Ганц 2 ороо нь B6 бөгөөд E7. За хоёр вариантын хоёрын хоёрын харъя. За B6 руу татлаа гэж бодъё цухтаад тийм ээ. Тэгэх юм бол C5. За C5 тэгээ морь буцаагаад D5 руу орчоо. Ашгүйгээд орчиж магадгүй тийм ээ. Гэхдээ болоогүй байна. Энэ тэмээ эндээ үлдсэн ба шүү дээ. Тэмээний зүхтах гарцыг хаацсан энэ хүү. За яагаад тэр нь ачаал бүгдэлтэй вэ гэхээр ийм байгаа. За морь нүүсний дараа A2 тэмээг нь хөөж байна. За тэмээ бол ганц аюулгүй ороотой байна шүү дээ тий. Эдгээр ороонууд бүгдээрээ аюултай. За гэхдээ A5 руу орлоо ч гэсэн нэмэргүй B4-тэй тулгарна. За одоо энэ тэмээ одоо алдагдахаас өөр аргагүй болчихлоо тий. B6 руу татлаа гээд адилхан идүүлчихнэ. Үлдлээ гээд адилхан идүүлчихнэ. За тэгээ хар шаллаа гээд гараад ирсэн чинь нэг бодоо ингээд алдахад хөвчлээ штэ тийм ээ. За арай одоо нөгөө вариантыг бас
Нөгөөлбөрийн харъя. За ийм байралтай байсан шүү дээ. За E2 гэд нүүсэн. За морь тэгэхээр B6-аар нүүхээр санийх тохиолддог гэдгийг сая хэдүүлээ сайн харлаа. За тэгвэл E7 руу татвал яах юм? E7 руу татвал E3. Энэ морь дээр нь тэмээн дээр нь одоо ажиллана. За татлаа. За ийшээ татаж болохгүй ч тий хэдүүл чинь адилхан. E5 руу татлаа. Хамаагүй B4 түүгээд лөхөд мөн товтолж байна. За ганц ороо нь одоо аюулгүй ороо нь B6 гэж ботсон чинь C5. За адилхан л одоо энэ бодыг алдахаар болчихж байгаа. За тэгэхээр шалах боломж байлаа гэд заавал ашигтай байдгүй маа гэсний одоо нэг сургаал одоо ийм байна. Шалах боломжтой байвал заавал шалах гэсэн утгатай биш. Сая хар одоо шалснараа тэгээд нэг бодоо атгалд үрчлээ шүү дээ. Тэгэхээр та бүгд бас тэрийг сайн бодолцоорой. Шалаа харагдчихвэл тэгээд заавал шалах хэрэгтэй гэсэн үг юм биш шүү заяа. Харин эсэргээрээ ингээд темп алдах юм аюултай болчихж байгаа байхгүй. Темп алдахдаа бүр ингээд бод алдах аюултай болчихж байгаа. За дараагийн алдаа бол өөрийн идэвхжүүлсэн дүрсүүдээ айлын хүүнүүд ялангуяа хүүнүүдэд одоо довтлуулахад хүргэх. За энэ жишээн дээр харуул илүү ойлгомжтой болно. E4 C5 F3 E6 C3 эсрэгтлэмэр C6 тэгээд D4. За энэ дээр бол хартал ингэж идэх нь бол зүйтэй. За яагаад гэвэл нэг төвийн хүүг нь идчихэж байгаа байхгүй юу? Өөрийн хоёр төвийн хүүгээ авч үлдээд эсрэг талын нэг одоо төвийн хүүг, голын хүүг гэх юм уу? Тоглолтноос нэг хасчлаа гэсэн үг. За тэгээд тэр нь яагаад чухал вүлээ? Ерөнхийдөө хөлгийн голыг эзлэх тусам илүү хүчтэй байралтай болно шүү дээ, тийм ээ? Тийм учраас. За энэ дээр бол идэхэн зөв байдаг юм. За гэхдээ идэхгүй хар морь F6 гэдэг нүүлээ гэж бодъё. За тэгэх юм бол цагааны хувьд сайхан боломжууд гарч ирж байна. Юу гэхээр D5. За гэхдээ ямар ч асуудалгүй байна штэ гэд хартай ингээ ижчлээ гэж бодъё. Зөрүүлээд. За тэгвэл цагаан эргүүлээд идэнэ. За C6 дээрх морь руу довтолж байна. Мэдээж энэ морь идэх нь ашиггүй. Дараа нь бэрс хариулаа идвэлчин. Морийн дутуутай болчин тийм. За энэ морийг одоо хаа нэгэн тийшээ одоо өөр нэг тийшээ нүүлгэж хамгаалах хэрэгтэй болно шүү дээ тий. Нэг ийм арга хэмжээ авах хэрэгтэй байна. За B8. За B8 гэж нүсээ дараа D6 гэж энэ бас маш хүчтэй нүүдэл байна. За тэгэхээр ерөнхийдөө сая морилуу довтлсноор темп хожиж байгаа хгүй цагаан тал. Темп хожихоос гадна энэ D6-аар нүүх боломж гарч ирж байгаа. За энэ D6 ганцаардмал энэ хүү энэ тэнд юу хийж чадах юм бэ гэж бодож магадгүй те. Гэхдээ энэ маш хүчтэй нүүдэл шүү. За нэгдүгээрт энэ тэмээг хаацсан байна. Тэмээний гарцыг хаацсан. Тийм ээ. За энэ тэмээ одоо одоохондоо энд байсан газартаа байхаас өөр гарцааг байна. Яг үл энэ хүүг идчихвэл эргүүлээд бэрс идчихнэ. За E7 руу нүүжлэхгүй хүүнд идүүлчихнэ. Тэрнээс гадна энэ D7 дээрх хүүг хаацсан байгаа зү тэ урд нь очиж хүрээд. За тэр хүүг хааснараа энэ хүү нүүх боломжгүй болчихно. Энэ хүү нүүх боломжгүй болчлаа гэдэг чинь энэ тэмээс гарч чадахгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. За яг хуу энэ B дээрх хүүг гаргаад дараа нь гаргаж болох юм. Гэхдээ тэхийн тулд одоо хоёр нүүдэл хийх гэдэг байгаа шүү дээ. Тэглэж гисэн захын хүүг уг нь нүүж тэмээ гаргаснаас энэ төвийн хүүг урагшаа нүүж тэмээ гаргах нь илүү ашигтай байдаг байхгүй юу. За тэгээд D6 гэснээрээ ийм байдлаар ингэ төгсчихөж байгаа байхгүй юу. Блоклчихж байгаа. За тэрнээс гадна энэ бирс E2 гээд шалах юм аюул байгаа. За энэ дээр яаж хамгаалах вэ? Хар те энэ ингэсэн тохиолдолд хар бирс эсвэл тэмээгээрээ хамгаална. За тэгээд E7 дээр ирсэн ямар ч дүрсийн хүү эвтэйхэн амархан идэх чинь тийм ээ.
За тэгэхээр ийм аюул ерөнхийдөө бол учраад байгаа харын хувьд. За гэхдээ хар одоо ямар нэгэн юм бодоод аргалах гэж бодлоо гэж үү, тийм ээ. За D6X-ийн дараа бирс B6. За ялгаагүй E2 шаг. За мэдээж тэмээгээр хамгаалал ашиггүй байна, тийм ээ. Тэгэхээр одоо за морио урдуур нь ч гэсэн оруулж хэрэггүй, сул идүүлнэ. Сул идүүлэл адилхан шаг. Тэ? Ийшээ нүлээ гэж бодоход бирс идлээ, цаашаа шаг. За тийм учраас хар одоо ноёно хөдлөх хэрэгтэй боллоо гэж бодъё. За тэгээд аюулаас мултарсан гэж бодож магадгүй те. Тийм биш юм а. Морь G5. Морь G5 энэ F7-од ирэх хүү рүү онлоод байгаа байхгүй юу? За энэ хүү одоохондоо бол нүүх чадваргүй шүү дээ. Замд нь энэ морин хааж байгаа учраас түлхлээ гэхэд эд чинь идэх идэхтэй бүр атсан шалаа ичиж шүү дээ, тийм ээ. За энэ дээр хар одоо гарцаагүй нэг дүрс их үнэлгээтэй байна уу эсвэл бага үнэлгээтэй дүрс байна уу хамаагүй алдах болчихж байгаа байхгүй юу? За энэ тэргээ хамгааллаа гэж бодё, тийм ээ. Тэргээ хамгааллаа. Тэргээ хамгаалах гэж оролдох юм бол байдал бол бүр хэцүү болно. Бараг мад, тийм ээ, харъя л да. За мэдээж атсан шалаанд оруулахгүй тулд энэ тэргээ хамгаалсан байлаа гэж үтэй. Гэвч ялгаагүй идлээ мад таавдад юу харагдаж байна? Бараг мад болцсон байгааз. За шалж байна. За ноён мэдээж одоо шалаанаас гарах хэрэгтэй. За мэдээж энэ хоёр руу орж болохгүй. За энэ И шугам руу бүр орж болохгүй те. За энэ морийг шалж байгаа дүрсийг идэх бас боломжгүй байна. Тэгэхээр тэрийг юу гэдэг вүлээ? Мад байгааз. За тэгэхээр харын хувьд бол сая тэр D4 дээр яг нь идэх нь зүйтэй байсан байхгүй. Тэгээ идээгүйгээс болоод ингээ баг хожигдоход хүрч байгаа байхгүй. За түрүүний байрал руу ирсэн буцаагаад очие. За морилуу ерөнхийдөө дайрцсан байгаа шүү дээ. За ерөнхийдөө ийм байрал дээр хөөдөрсөн байсан тийм ээ. Солилцоод тэгээ C6 дээрх морилуу нь дайрцсан байгаа. За морь A5 руу цухтлаа гэж бодъё тийм ээ. Ялгаагүй. Энэ D6 дээрх хүүгээ D5 дээрх хүүгээ урагшаа D6 руу нүүхтэй адилхан л нүүх болно. За яг түрүүний шалтгаанаар дараа нь бирс E2 гээд ерөөхдөө сайхан боломжууд гараад ирчихэж байгаа байхгүй юу? За дараагийн алдаа эсвэл дутагдал бол өөрсдийн бодууд хоорондоо одоо хөллөөгүй байгаа. Хангалттай хөллөөгүй бол тэр бас нэг дутагдал тооцогддог. Хангалттай одоо бие биенийгээ довтолж байгаа бол бие биенийгээ хангалттай дэмжээгүй эсвэл хамгаалж байгаа бол бие биенийгээ хангалттай хамгаалаагүй бол ерөөхдөө дутагдал гэж тооцно. За тэгэхээр дүрсүүд хоорондоо уялдаж хамтран ажиллаж ийж энэ хүлгүй ямарваа нэгэн хэсгийг цуг удирдах хэрэгтэй шүү. За ялангуяа энэ холбоотой дүрсүүдийг, холбоотой буудлуудыг ялангуяа. За тэгээд бие биенийхээ одоо замд ороод шавар хаах юм бол тэгээд бүр дүрс сул алдах ч аюултай болно. За жишээлбэл нэг жишээ харъя. E4, E6. За E5 гэж нүүсэн үг нь хамаагүй илүү хүчтэй нүүдэл. За ингэж E6 гэж одоо энэ аймхаа нүүдэл гэх юм аашин тий нүүснээрээ D4 гэж нүүх боломж өгч байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ цагаанд төвийг эзлэх энэ боломжийг өгчлөө гэсэн үг ерөнхийдөө бол. За харин D5 гэсэн бол хамаагүй өөр хэрэг шүү дээ тий. За гэвч одоо ингэж нүүсэн гэж бодъё. За тэрний дараа D5. За одоо харин оройтсон ч гэсэн тий. За яг эргүүлээд төв рүү оруулж ирья гэж бодсон байна. Идлээ морь F3 тийм ээ. D6. За одоо энэ хүүг идэх зорилготойгоор C4 гэж нүүлээ гэж үтэй. C4. Тэрний дараа морь E7.
За энэ бол маш муу нүүдэл, маш сул нүүдэл. За яагаад гэвэл C5 гээд энэ тэмээг идэхээр болчихж байгаа байхгүй. Энэ тэмээ одоо ингээд сул алдагдахаар болчихж байгаа. За сул нь ч юу юм те? Яг эргүүлээд идэн л ахaltaа пресэрэ ч юм уу. Гэхдээ одоо хар хүүнээс тэмээг өгөхөр болчихж байгаа шүү дээ, тийм ээ. За энэ морины нүүдэл бол маш муу нүүдэл байсан. Энэ тэмээнийхээ буцах, зүхтах гарцыг нь хаацсан болохоор. За харин тэрний оронд энэ F6 бол хамаагүй дээр нүүдэл байсан баг те. За гол нь ягаад энэ E7 гэж нүүсэн бэ гэхээр энэ хүүгээ хамгаалах гэж тэгж гарч ирсэн байх. Гэхдээ сая юу тохиолдгийг харлаа шүү дээ, тийм ээ. Ингээд дуусаа. За харин F6 гэсэн бол яг адилхан энэ хүүгээ хамгаалж чадчих шүү дээ, тийм. Гэхдээ энэ тохиолдолд одоо тэмээнийхээ нүүдлийг одоо хаахгүйгээр хамгаалж чадчих байхгүй. Гэхдээ цагаан энэ тэмээгээ G5 гээд энийг бас дарчиж байгаа. За тэгэхээр хар одоо ямар нэг өөр юм бодох хэрэгтэй болох нь байна. Эсвэл одоо энэ хүүгийн идчихдэг ч юм уу те. За хүүгийн идлээ гэхэд энэ төвийн одоо энэ иргэшээлээ ерөөд алдчихлаа л гэсэн үг л те. За идчихлээ, тэгээ эргүүлээд идлээ. За тэгээ төвийг одоо ямар нэгэн хүүгээр удирдсан хүү одоо байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ аль болох төвийг эзлэх хэрэгтэй байгаа шүү дээ, тийм ээ, манайхаа. За тэгэхээр ингэж санийх шиг одоо бие биенийхээ ядаж дэмжихгүй маа гэхэд бие биендээ шавар хаалгахгүй байх нь зүйтэй байгаа шүү. За таавд нүүхээс өмнө сайн бодолцоорой. За тэгээд сүүлийн алдаа эсвэл дутагдал юу вэ гэхээр энэ сул цэгүүдийг, өртөмтгий цэгүүдийг тоохгүй үл хайхрах. За энэ F дээрх энэ хүүнүүд тоглолтыг ерөнхийдөө эхэндээ бол сул байдлууд байдаг. Сул одоо дүрсүүд, сул цэгүүд байдаг. Ягаад гэвэл ганц ноёноор хамгаалуулсан байдаг учраас. За энэ төвшөнд нэг пианерын мад ч гэсэн тохиолдох магадлал байдаг. F7 дээр матлахыг пианерын мад гэдэг шүү дээ. Та бүгд санаж байна уу? Англиар scholars mate гэдэг. Бид нар монголоор бас пианерын мад гэдэг хэлээд сурцсан. Энийг пианерын мад гэдэг шүү дээ. За бэрсээ H5 руу гарч ирээд тэгээд хар одоо яаж нүүдэх юм байгаа тийм ээ. Ямар нэг нүүдэл хийлээ гэж бодъё. За жишээлбэл одоо энэ хүүгийн нас идэх гээд байна шүү дээ, тийм ээ. Хүүг нь идэх гээд байна. Тэгвэл хүүгээ хамгаалаад D6 түлхсэн гэж бодъё. За тийм ээ. C4. За тэгээд хар. За энэ бэрсийг одоо эндээс холдуулахгүй болохгүй нэ гэж бодоод ийм буруу нүүдэл хийлээ гэж бод, тийм ээ. За тэгээд тэрний дараа бэрс F7 дээр мад. За энийг пианерын мад гэдэг нь хэрвээ таваг санаж байгаа бол. За энтэй холбоотойгоор F7 дээрх энэ байршлыг энэ сул талыг ерөнхийдөө харцгаа. За алдаа би юу вэ гэдгийг хэлсэн шүү дээ, тэ. Энэ F7 дээрх энэ байршлыг ерөнхийдөө хайхрахгүй үлдээх, хит оройтох, тоохгүй ирэхэд одоо оройтуулах, тэ. За хоёр жишээ харъя. E4, E5, F3, D6. За Филидорын хамгаалалт эхэлсэн байна, тэ. За тэрний дараа D4. За энэ дээр бол идүүл нэг одоо буруутахгүй. За тэгтээ хар идэхгүйгээр D7 нүүсэн гэж бодъё. Тааштай D7. За морд ерөнхийдөө энэ 7 дугаар шугам эсвэл цагаан талаас 2 дугаар шугам руу нүүх нэгч одоо хүчтэй нүүдэл биш, харин хүүнүүдэд давж нүүвэл хамаагүй л хүчтэй нүүдэл болоо шүү. Ягаад гэвэл төв рүү ойртож штэ, тийм ээ. За энэ D7 руу нүүснээр нэгч ашигтай нүүдэл биш. Тэрнээс гадна энэ тэмээнийхээ гарах гарцыг хаачлаа шүү дээ. За ямар ч тач ингэ нүүсэн гэж бодъё. За дараа нь цагаан тэмээ C4, хар тэмээ E7. За идлээ. За энэний дараа D5.
За D5 бирс D5 гэснээрээ юу хийх гэдэг вэ? Мадлах гэдэг байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр маднаас яаж хамгаалж болохоор байна? За энэ морь H6 гэж хамгаалж болохоор байна шүү дээ, тийм ээ. Хоёр хамгаалтанд хоёр удаа давталсан. Гэвч энэ бас одоо муу нүдэл юм аа. За ягаад муу нүдэл вэ гэхээр хар энэ дэндүү хайхрахгүй удаачж байгаа байхгүй нэ F7 дээрх байршлыг хамгаалахгүйгээр ягаад гэвэл морь H6 гэж орж ирлээ тэмээ идлээ. За одоо мэдээж одоо буцаага тэмээг нь идэнэ гэж бодож магадгүй. Гэхдээ тэмээг нь хүүгээр идчих юм бол мад гэд дуусаа. За тийм учраас хар одоо яаж хамгаалж болох вэ гэхээр сэлгэж болно. Сэргэлээ цагаан тэмээгээ татлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг морины гарцтайгаар ядаж мадлаас хамгааллаа шүү дээ, тий. Гэхдээ одоо нэг морио өгөөд явуулчлаа шүү дээ. Нэг морины төлөө одоо нэг морио одоо гарцдж байж л маднаас хамгааллаа. Тэгээд харын хувьд ерөнхийдөө бол айгүй хайхрамжгүй маш хариуцлагагүй тоглосон байна, тий энэ тохиолдолд. За тэгээд сүүлийн жишээ сул цэгийг одоо тоохгүй хэд удаан орхих гэдгийн хоёрдугаар жишээ. За E4, E5, F3. За энэ одоо гарааг бол 5 дугаар цэдэлсэн баг тий. За морь C6 гэсний дараа тэмээ C4, айлын тэмээ адилхан C5, морь C3. За тэгээд G дээрх морь E7. За сая хэлсэнтэй энэ морьд энэ өөрийн 2 дугаар шугам дээр байх нь их бас хүчтэй нүдэл биш ээ. Бэрсийн гарцыг хаачлаа. Тийм ээ. За G энэ дээр нэг 2 морь хоёулаа E7-оор нүүх боломжтой юм чинь тодорхойлох хэрэгтэй байдаг шүү дээ тэмдэглэгэн дээрээ. NG тэрний юу гэсэн үг лээ? G дээрх морийг хэлж байгаа. Тодорхож өгж байгаа. G дээрх морь E7-оор нүүлээгээд NG E7 гэж тэмдэглэн шүү дээ. За ингэснээр энэ морь ч одоо төв рүү нэх ойртож чадаагүй. Одоо энэ буудлыг л захирч байна шүү дээ, тийм ээ. За энэ буудлууд руу яг хөө мэдээж орж ийн гэж болно. Яг хөө нэг төвийн буудлыг захирч байна, тийм ээ. За гэвч цагаан тал асуудалгүй гараагаа үргэлжлүүлээ. D3 гээд дараа нь тэмээгээ гаргаж ирэх бодолтой байгаа байж магадгүй. За D6. За D6 гэсний оронд сэлгэсэн бол одоо яг энэ тохиолдолд сэлгэсэн бол хамаагүй дээр нүүдэл байх байсан шүү. За яагаад гэдгийг нь одоо харъя. За D6 гээд нүүсэн байлаа гэж. Энэ жоохон эргэлзээтэй нүүдэл. За тэрний дараа морь G5. За адилхан л одоо энэ F7 дээрх хүү рүү хараад байна шүү дээ. За ийм байрал дээрээс морь G5 гэсэн чинь айл сэлгэжээ. За одоо энэ F7 дээрх хүүг хоёр хамгаалтанд оруулсан байна тийм ээ. Нэг сэлгэх гэсэн сайхан нүдлэр ингээд хамгаалчихж байгаа. За одоо цагаан тал одоо энийг идээд хэрэггүй шүү дээ тийм ээ. Хоёр бод тэгээд айлын нэг хүү нэг тэрийг аваа явчихна. Үнэлгээний хувьд адилхан ч гэсэн ингээд хөгжүүлсэн дүрсүүдээ ингээд өгч гэнэ шүү дээ тий. За харин цагаан идэхийн оронд бирс H5 гэсэн ийм гоё нүдэл байна. За энэ юу хийж байгаа вэ гэхээр F7 руу мөн H7 руу нэгэн зэрэг харж байгаа байхгүй давталж байна. Давхар давталгаа. H7 дээр яах гэдэг вэ? Мад тавих гэдэг байгааз. За тийм учраас маднаас хамгаалах зорилготойгоор хар H6 гэж нүүсэн гэж үтэй. H6 мадлуулахгүй нь бол те. За гэхдээ ерөөхдөө ингээд харын хувьд ингээд тоглоом ингээд дуусч байгаа. Бараг хожигдчихж байгаа. За яагаад гэвэл ингээд ялгаагүй одоо энэ яг хамгаалснараа маднаас хамгаалснараа бас энэ морийг түлхэж штэ те. Ялгаагүй F7 дээр идлээ. За одоо энийг хариулж эдний үйл жинхэнэ тэм юм болно шүү дээ тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бирс орж ирээд
Тэгээд олон юм тариа ичнэ. За тэгээд тэрнээс гадна энэ бэрсийн эдий гэдээ ороод ирлээ. Харин тэгэхгүй E8 гэж нүсэн гэж бодъё. Тэгвэл цагаан H6 дээрх хүү гэдэг шаг. За энэ дээр давхар шаг шалаа явж байгаа байхгүй. Давхар шалаа болохоор ноён заавал нүүх хэрэгтэй болдог. Ямар нэгэн өөр нэгэн байдлаар хамгаалж болдгоо. Урд нь юм тавиад ч юм уу эсвэл аль нэг дүрсийн идэт ч юм уу. Хоёр өөр зүгээс шалж байгаа учраас ноёныг одоо энэ тохиолдолд заавал нүүх хэрэг гардаг. Бүр хүчээр нүүлгэж байгаа байхгүй юу? За одоо тэгэхээр ноёноо нүүлэх хэрэгтэй биш үү те? F7 руу орж чадахгүй. За ганц хоёр ороо нь энэ хоёр байна. Энэ хоёр орооны аль руу орвол юу болохыг харцгаая. За H7 гэх юм бол цагаан шаг. Неф шаг буюу одоо нэгдсэн шалаа байгааз. Нэгдсэн шалаа. За тэгэхээр одоо ноён одоо ганц ороотой байна. H шугамд байж болохгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас ганц ороо нь G8. За тэгээд дараагийн нүдэл цагааны үед юу авах вэ? H8 мад. За арай нэг өөр шугам мэдүүд харцгаая. За ийм байралтай байсан тийм ээ дөрөв. За бэрсээ ийшээ хөдөлгөөд ихэд хамгаалж байгаа шүү дээ. За шаг, давхар шаг. За тийм учраас ноёноо заавал хөдлөх хэрэгтэй. Түрүүн H7-оор орсон бол одоо харин H8 руу орвол юу болохыг харцгаая. За ялгаагүй F7 шаг, ганц ороо нь G8 тийм ээ. Ганц ороо нь G8. G8 гэсний дараа адилхан, үр дүн адилхан. Мад. За тэгээ харт тал одоо энэ F7 дээрх энэ хүүгээ, энэ сул талыг одоо эртгэн шиг одоо аргалаагүй улмаас одоо ингээ мадан төрлөө шүү дээ. Энэ хичээл дээр тэгэхээр хэдүүлээ хид хідэн одоо гараан дээр тохиолддог түгээмэл алдаануудыг харлаа, дутагдал алдаануудыг. За тэгээд бүр болохгүй бол таавд нэг хайж олдог стратегийг ашиглаараа. За өөртөөсөө байн асуугаараа. Нэгдүгээрт те аль дүрс хамгаалтгүй байна вэ? Эсвэл хангалттай хамгаалтгүй байна вэ? Эсвэл ямар нэгэн давхар давталгаа боломжтой байна уу? Атсан шалаа ч юм уу. За тэгээд дараа нь айлын ноёнг шалж болох нь уу? Ямар нэгэн байдлаар ашигтайгаар шалж болох нь те зүгээр сулж шалах нь бол хинч чадна шүү дээ. Гол нь ямар нэгэн ашигтай байдлаар шалж чадах нь уугүй юу гэдэг асуун. За тэгээд ямар нэгэн дүрс одоо нэг шугамд байна уу? Яг гэвэл нөө дарах гад байгаа шүү дээ. Дарах гад цуваа үүсэх гэдэг байгаа. За эсвэл босоо шугамч гэлтгүй бас хэвтэй шугам эсвэл ташуу шугамч гэж болно. Тийм ээ. За тэгээд дардсан шүү дээ, тий. Хоёрдугаар төвшин дээр үтсэн дарддаг. Тим хийх боломжтой байна уу? За ямар нэгэн дүрсийг хамгаалж байгаа ямар нэгэн өөр нэг дүрс байна уу? Тэр дүрсийг идэхийн тулд тэр хамгаалагчийг нь зайлуулж болох нь уу? Тэ идээд ч юм уу, хөөгөөс ч юм уу, өөр нэг тийш урахаар татаад ч юм уу, те. Тэг боломж байна уу гэж таавд байн өөртөөсөө асууж байгаараа. За зүгээр л тэгэж бодохгүйгээр асуухгүйгээр тэ хоосон нүүдэл хийхээс айлуулах зайлсхийгээрэй. За тэг энэ хичээл таавд ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Мөн сонирхолтой байсан биз дээ, тэ. За таавд тэгээд даалгаврууд дээр сайн ажиллаараа дараагийн хичээл дээр уулзцгаая.